Тэгэхээр яг одоо улсын хурлын гишүүн Марчи Нарагийн талаар ямар нэгэн гомдол өргөдөл ирээгүй байгаа. Захимаарч бай тээ. Ер нь ирээгүй байгаа. За тэгэхээр ер нь бол одоо энэ үүсэт байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлыг бид нэр харж бас ажиглаж байгаа. За улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль, улсын хурлын тухай хуулийн хүрээнд энэ бүдүүлэг үг хэллэг хэрэглэж тийм ээ. Энэ бухимдлаа илэрхийлсэн байдал ямар зохицуултуудаар ямар хариуцлага хүлээхээр заагдсан байдгийг гэдгийг бас бид нар бол харж үзэж байгаа. Ер нь бол ёс зүйн дүрмдээ бас яг өөрийн чинь хэлж байгаагаар гомдол ирсэн тохиолдолд бол бид нар ёс зүйн дэдрээ бол авч хилцдэг үг нь. За мэдээч хэрэг шинийн 3-ны өдөр орон гэрт нь хулгай ороход бол хинч гисэн бол бухимдна тий халаглна харамсна. Гэхдээ бас өөрийнхөө тэр бухимдлаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэж олон нийтийн хэвлэлд ингэж тавьсан нь бол бас зохисгүй үйлдэл. Яхааргүй нь бол зохисгүй үйлдэл. Гэтэ энэс хойш бас хэдэн өдөр өнгөрлөө бодвол бас жоохон уужирсан байх. Өөрийнхөө бас энэ хийсэн үйлдэлд дүн шинжилгээ хийсэн байх. Тэгэхээр хэрвээ өөрийнхөө үйлдэлийг бас бурууг ойлгоод ухаарад олон түмнээс уучлал гуйгаад алдаагаа засах ийм боломж бас энэ хүнд өгөх ёстой гэж бид нар бодож байгаа. Энэ ч бас ёс зүйн дүрмд бол заагдсан байдаг. Улсын хурлын гишүүн өөрийнхөө ёс зүйн алдаатай гэж алдаа гаргалаа гэж үзэж хийж олон түмнээс уучлал хүссэн тохиолдолд ямар нэг өргөдөл гомдол ирсэн бол тэрийг хян шийдвэрлэхгүй байх. Ийм зохицуулт бол байдаг. Тэгэхээр энийг нь бас нараа гишүүндээ хэлэх өөрөө бас нэг жаахан тайвшраад тий олон түмнээс энэ уучлалгүй болов гэж бас бид нар бол харж хүлээж байна. Өмнө нь бас дараа гишүүндээ бас нэг хариуцлагын асуудал яригдсан. Ингээ 2 дахь удаагийн тохиолдолж штеп. Давтангийнхыг үйл ямар жишээлх юм бол бид хорооны дараах Баяраттар өмнө нь бас уучлахгүй гэдэг шаардлага тавьсан чинь уучлахгүйгүйгээд гуйгаагүй л дээ. Тэгээд ерөн зүгээр энэ ёс зүйн дэд хорооны тэр хариуцлагын механизм нь өөрөө их сулдаад байгаа юм шүү. Тэгээд сүүлдээ энэ парламент гэдэг чинь босгохгүй юм шиг тий манай Монголын парламентын нэр хүндэд дархлаанд нэлээ хортой зүйл болоод үлдчихэж байгаа юм шүү. Ер нь ёс зүйн хариуцлагыг арай илүү чангажуулах шаардлага байгаа юу? Энэ дээр та юу гэж харж байна? Тэгэхээр энэ ёс зүйн ямар нэгэн зөрчил алдаа гаргасан тохиолдолд дүрмээрээ бид нэр сануулга өгөх тэ уучлалгүйхийг шаардах дээр нь 6 сарын хугацаанд цалинг 20%-аар бууруулах ийм хариуцлага тооцдог. Ёс зүйн зөрчлийг хэд хэдэн удаа давтаж гаргасан тохиолдолд тийм ээ. Эсвэл ёс зүйн зөрчлийн хор нөлөөнөөс нь хамаарат хариуцлагууд нь хүлээлгэж байгаа хариуцлагууд нь хоорондоо ялгаатай байдгүй гэдэг энэ зохицуулт бол яах аргагүй бас жаахан бүрхэг дутмаг байгаад байгаа. Тэгэхээр яах аргагүй энэ улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмийн тухай асуудал тийм ээ. Улсын хурлын гишүүний үүрэг хариуцлагын тухай асуудал дээр энэ бол бас эргэж харах ийм зүйл бол байгаа. Тэгэхээр хэлж штэ эхнийх нь бол тэр хүнийг уучлалт гуйлах гэж байна олон нийтээс тэ. Тэгвэл хоёр дахь нь бол цалингийн асуудалтай хариуцлага хамгийн хүнд. Тэгэхээр ер нь бол яг энэ тохиолдолд тэгэж бид нар хариуцлагыг давхардуулж оногдуулахгүй л дээ мэдээж хэрэгтэй. Эхлээд яг зөвөр уучраад таавшраад ингээд уучлал гуйх ийм бас алхам хийх нү гэж харж хүлээж байна. Нараа гишүүнийх бол энэ удааг амд өмнө бас санаалга гаргаж авч байгаа. Тэгээд дааш энэ хариуцлага хүлээгээгүй шүү дээ. Уучлах гоохгүй гэдгийг зааж ирсэн. Ер нь бол тий ёс зүйн хороо тэр үед ч улсын хурлын ёс зүйн хороо гэж байсан. Тэгэхээр ёс зүйн хороогоор бол хорооны хурлаар бол орж исэн. Тий бас сануулгууд бол авч исэн. Энэ бол 3 дахь асуудал болж байна. Тэгэхээр гэхдээ бид нар бас нэг жаахан хүлээцтэй хандаа гэж бодож байна. Яхаарахгүй харыг хүлээ. За тэгээ утсаар холбогдоод ёс зүйн дүрмд бас ийм өөрөө уучлал гуйж хэвлэлийн баг хурлаар олон түмнээс уучлал гуйх ийм бас өөрийнхөө алдаагаа тий ухамсарласан байдлаа илэрхийлэх юм бас боломж байгаа шүү. Алдаагаа засах юм боломж байгаа шүү гэдгийг бас хэлэх ийм бодолтой хэд хэдэн удаа утсаар ярьж байна. Гэхдээ би залгаад холбогдох гэдэл үзээд байна л да. Тийм тэгээд мэдээч хэрэг
ажил ихтэй байгаа. Тийм. Тэгээ би бас залглаа, мессеж бичлээ. Тэгээд ингээ хүлээгээд байж байна. Цахим орчинд их гэрэл гээд иргэн бас нөгөө нарамдуу нараа гişүнтэй холбоотой үргэлж хомд гаргадаг шиг албачиж ирсэн үү танаа бид? Албачиж ирээгүй байна. Тийм. Цахимаар ер нь үргэлж гомдол явууллаа гэхэд хүчинтэй тооцож одоо тухайн гишүүний асуудлыг авч хэлцэх үү? Ер нь бол одоо өргөдөл гомдол нь одоо яг эзэн тодорхой гаргаж байгаа асуудал нь бас одоо яг хууль дүрмийн хүрээнд тийм байх юм бол бид нар тэр өргөдлийг бас хүлээж авч болно тийм. Ер нь эмэгтэй гишүүдийн гаргаж байгаа ялангуяа жагсаалтын эмэгтэй гишүүдийн ёс зүйн байдал эмэгтэй гишүүд ялангуяа квотыг одоо багасгая гэдэг байдлаар бас олон нийтэд тийм шүүмжлэлт агуулад байна л та. Тэгэхээр яг ёс зүйн дэд хороо үн дээр одоо цаашаа яаж анхаарч ажиллах вэ? Тэгэхээр ёс зүйн дэд улсын хурлын гишүүдийн одоо ёс зүйн байдал энийг дээшлүүлэх тухай дээр бид нар бол илүү одоо нөгөө өөрчлөсөн сэргийлэх талын ер нь одоо бид нар яг бие авч явах нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлэх тухай дээр голлож анхаарах одоо яг гарч байгаа алдаанууд яг энэ талдаа болоод байна л да. Тэгэхээр энэ талын зүйлийг сануулах, сэрэмжлүүлэх тухай дээр бол төлхөө одоо анхаарч ажиллана гэж бодож байгаа. Тэрнээс биш одоо яг ямар нэгэн алдаа гарсны дараагаар хариуцлага тооцох гэж явахтаа биш, тийм ээ. Одоо сэрэмжлүүлэх тухай дээр бол төлхөө анхаарч ажиллая гэсэн бодолтой байна. Гişнээс хоцроод ирчлээ. Иргэний зориг ногооны дараа Батбаатар өчтөр хөвлөлд ярилцлага өгсөн байсан. Жагсаалтын гишүүдийг намайхан саналаар эргүүлэн татдаг хууль санаачилсан хаврын чуулганаар өргөн барьж хилцүүлнэ гэж хэлээ. Энэ хуулийн төслийг та өөрөө жагсаалтаар гишүүс сонгогдсон гишүүний хувьд юу гэж харж байна? Ямар байр суурь хангаж байна? Тэгэхээр үндсэн хуульд бол ер нь улсын хурлын гишүүнийг одоо бас эргүүлэн татах тухай зохицуулт бол байдаг. Гэхдээ яг одоо энэ процедурын хувьд бол бас энэ нэг тийм бүрэн тодорхой биш үгүй л да. Тэгэхээр энийг нэг тодорхой болгох нэг алхам гэж би бол харж байгаа. Тэгэхээр нэгэнт одоо ард түмний элч, ард түмний итгэлийг аваад сонгогдож байгаа улсын хурлын гишүүн хууль тогтоох түвшний төрийн түшээ хүн гэдэг бол бас маш их өндөр хариуцлагатай байх ёстой. Хэрвээ тэр үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхгүй бол одоо эргүүлэн татах тухай асуудал бол зайлшгүй яригдах ёстой зүйл. Би тэгж бодож байна.